Хүүхэлдэйн кино үзэх бол хүний амьдралд байх л ёстой зүйл. Бид бүхэн бүгдээрээ л үе үеэсээ хамааран ямар нэгэн хүүхэлдэйн киног үзэж өссөн байх тийм ээ. Өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ ойрын үед миний сонирхлыг татсан ноён талхны үсчний газар хэмээх гайхалтай хүүхэлдэйн киноны талаар ярих болно. Хэдий хүүхдүүдэд зориулсан юм шиг боловч анги бүр дээр нь гарах түүхэн цаанаа л гүн гүнзгий утга учиртай байдаг санагдсан. Одоо би та нарт тайлбарлаж өгөх болно. Бас Univision-ийн хүүхдийн багцад ноён талхны үсчний газар орсон байгаа. Бас ганц тэрүүгээр зогсохгүй фиксикүүд, хүсэл биелүүлэгч муур, жижигхэн автобус таяа хүртэл нэмэгдэн орсон. За тэгээ зуны амралт эхэлснээс хойш үзэх юм олдохгүй, юу үзэхээ мэдэхгүй байгаа хүмүүс тандж хэлэхэд Univision-ийн хүүхдийн багц руу ороод энэ цувралуудыг эхлүүлээд дуустал нь үзээрэй гэж хэлье да. Хамгийн амттай аяган бялуу. Ноён талхны үсчний газар нэгэн бейкери буюу нарийн бовны дэлгүүрт байдаг амттай хөгжилтэй идэх юмсны талаар өгүүлдэг. За тэгвэл энэхүү анги дээр аяган бялуунуудын талаар гардаг. Аяган бялуунууд дөнгөж зуухнаас гарч ирэн бэлэн болоход нэх амар том толгойтой бялуу гараад ирд юм да. Хэдүүлээ энэ том толгойтой бялууг томоо гэд нэрлэжээ. Бас үзэж байгаа хүмүүсийн дунд хэрвээ тоогоо барьдаг, амттан өөртөө хийх туртай хүмүүс байгаа бол хаяа ингээ бялуу хөөгөөд гараад ирдгийг мэдэх байх. Томоо маань жоохон азгүй хөв заяатай нүүр тулаад аврах том толгойтой болсон болохоор бусад бялуунууд гайхан хардаг. Томоо маань ихэндээ нээх их зүйл бодлого бусадтайгаа мэдлдэгч харамсалтай нь бүгд л том толгойг нь харчгаад шоолоод инээгээд манай хүнийг үнэхээр амар гадуурхана. Дөнгөж зуухнаас гарч ирж яхаа зөндөө хүмүүс ингээ муулаад тахлаар эвгүй л дээ. Тэгээ тиймэрхүү муухай гадуурхалтанд өртсөн болохоор гутраад хажуугаар нь өнгөр хүмүүс айд сочирдоод муулж шоолоод үг хаяад бүрэлд ордуулна. Хөөх юм уу томоо үнэхээр хүнд хэцүү байдалд ороод сүүлдээ бүр аргаа ядаа толгоогоо халахалж явахаас өөр аргагүй болноо. Итгэл найдвар баяр баясгалаа алдсан томоо замдаа ноён талхны үсчний газарт ирээд самбар дээр нь тавигдсан бусад амттны гайхалтай өөрчлөлтийг хараад за энэ ах л намайг өөрчилж сайхан харагдуулж чадах юм байна гэж боддог. Үсчин рүү ороод ойр тойрны ажилласан ч бас л янзын чика салон байх бөгөөд дотор нь сууж байгаа үйлчлүүлэгч үсээд суулж бүр цаанаа л жаргалтай харагдаж байгаа нь манай өвний баяр баясгал итгэл найдварыг буцааж сэргэн. Бөөн баяр болсон томоо маань ямартай ч үсээ янзлуулахаар сууваа. Дааж харамсалтай ноён талах бүр 9 шидийн аргаар янзлах гэж үзээд нэг л уучраа олохгүй. Зяавэс яах вэ гэж толгоо майжээд ижсэн чин бусад бялуунууд орж ирснээ манай томоог бүр шоолоод унаа дахиад. Үнэхээр шоолж ханахгүй тэр муухай хүмүүсийн ноён талах хараад тэр дорн нь үсчний газараасаа хөөдөг. Танхаачуудыг хөөж гаргасны дараагаар тэнгэрийн заяасан авьяасаараа томоог нарийн бовны дэлгүүрт хамгийн үзэсгэлэнтэй амттан болгон хувиргадаг. Эхэндээ бусдад амар ад үзэгдэж муулуулж байсан бол төгсгөлд нь хамгийн үзэсгэлэнтэй аяган бялуу болсноор өндөрлөнөө энэ. Бид нар яг энэ ангиас юуг ухаарж ойлгож авч болох вэ гэвэл ихэнх хүмүүс өөрсдөө алдаа дутагдал ихтэй, царай муутай хэмээн маш дутуугаар үнэлдэг. Бас бусдын ховж муухай муулалтаас болж өөрийгөө дүгнждэг. Хүмүүр адилхан байх албагүй, өөрсдийн гэсэн онцлогтой, шинж чанартай тэрийг итгэлтэйгээр бардам харуулах хэрэгтэй. Хаяа бид нар өөрийнхөө онцгой талыг муугаар харж бусдын шүүмжлэлээр өөрсдөө бодчих үе нэлээд байдаг. Энэ бол ёс ёстой худлаа, өөрсдөө итгээрэй, өөрсдөө хязгаарч бити дутуугаар үнэлээрэй гэдгийг энэ ангиас хэдүүлээ ойлгож авч болох нэ. За дараагийн миний үзсэн бас их таалагдсан анги бол шүүний түүх. За энэхүү өхөрдөн залууг бол шүү гэдэг. Та бүхний харж байгаачлан уг нь бол milk буюу сүү гэдэг нэртэй байх ёстой боловч milk гэж бичих ёстойсэн юмыг нь milk гэд буруу биччихсэн. Манай шүү үсчинд ажиллах зуур ноён талхыг байс хийгээд л шүтэн бишрээд байдаг. Бүр үнэн ядаргаатай юм шиг. Яагаад ингэж амар ноён талхыг хүндэлдэг болсон бэ гэхлээр төрсэн цагаасаа эхлэн буруу бичигдсэн нэрнээсээ болж олон асуудлуудтай тэр тулгарсан. Ээж автайгаа эмнэлэг орж үзүүлэхэд засах ямар ч боломж байдаггүй. Учир нь үйлдвэрээсээ ингэж гарч ирсэн болохоор. Ганц тэрүүгээр зогсохгүй түүнийг адилхан сүүнүүд нь буруу бичигдсэн нэрийг нь хараад зогсоо зайгүй шоолдог. Үүнээс нь болоод манай шүү гутралгүй яах вэ? Яах гэж нэгнийгээ ингэж идэг байна те? Буруу бичигдсэн нэрнээсээ олж гутарсан шүү маань зурагтаа үзэж сууж байгаа чадварлаг үсчин ноён талхыг олж хараад бушуухан түүн дээр очиод асуудлаа тоочин нэрээ солиулахаар оролддог. Дааж уг хайрцаг нь өөрөө бүр үйлдвэрээсээ алдаатай гараад ирсэн болохоор ноён талах мянга хичээгээд амжилт олдоггүй. Зөндөө оролдоод ямар ч өөрчлөлт байхгүй. Яг энэ агшинд ноён талах шүүд хандж чи адтай байна. Хүмүүс онцгой байхыг хүсдэг бол чи бүр онцгой төрсэн байна гэж хэлнэ. Энэ хэлсэн үг нь үнэхээр гайхалтай тайтгарлыг шүүд өгдөг. За тэгээд ноён талхаас ийм гоё урмын үгийг сонссон юм болохоор шүтэн бишрээл дандаа магтаад идэг болж таарна. Энэхүү анги дээр мөн адил өөртөө хайрлах, өөрийгөө дутуу үнэлж бусдын шүүмжлэлд хэд их автахгүй байх хэрэгтэйг маш сайн ойлгож авч болох юм аа. Та нар яг энэ хүүхэлдэйн киног үзэж байхдаа үнэхээр олон сонин хачирхалтай зүйлсийг олж харна. Жишээлбэл энэхүү одохны бүх зүйлс нь нарийн бовны дэлгүүрт байдаг хэрэгслүүдийг ахуйн хэрэглээндээ тааруулаад шилжүүлчихсэн. Бас ноён талхын жаазлагсан зүйлсүүдэд бичсэн нэр нь Америкийн алдарт Брэд Питт жүжигдсэн байдаг.
Явж явж надад бол хамгийн инээдтэй ноён талахын тайм сэтгүүл. Жинхэнэ амьдрал дээр яадаг тайм сэтгүүл бүр орсон байгаа сте. Тийм л мундаг үсч юм байна да. Гой гой сонирхолтой юмнууд айгүй их байдаг юм байна. Анзаараад үзвэл дараагийн анги дээр бид бүхэн Camembert бяслагтай танилцсан. Тэрээр бүхэл амьдралынхаа турш маш эвгүй үнэрийг тээж явсан болохоор гүн гүнзгий буцадтай харилцаж холбоос тогтоож өрөөсөө чаддаггүй нэгэн. Шүү маань гадуур явж байгаад бяслагийг хоёр танхаа атмаануудад дээрлэхүүлж байгааг хараад туслах гэж очдогч ямар ч хэрэг болохгүй өнгөрөөд унчноо. Харин манай бяслагч нь өмнөхөн үнэрээ давуу тал болгон ашиглаад өөрийгөө болон шүүг аргалчихдаг. Тэрхүү явдлын дараа шүү бяслагтай дотн харилцаа үүсгэх гэж оролцдогч бяслаг муухан үнэрээсээ болж зовсоор ирсэн тул муухай ажилч түүнийг өөрөөсөө түлхэн холдуулахыг оролддог. Гэхдээ шүү бууж өгөлгүй ноён талах дээр очиж асуудлаа шийдүүлэх саналыг тавьснаар манай хоёр ямар ч тач ноён талах дээр очноо. Үсчин хүн арай үнэрийн асуудлыг шийдэж чадахгүй байхаа гэж бодсон чинь ноёнтон маань бүр натоны муухай үнэрийг бас нэг тофуны муухай үнэрийг дарсан гайхалтай нэгэн болж таардаг шүү. Тэр бүхнийг нь сонсоод ноён талахад итгээд бяслаг цамцаа тайлсан чинь бүр янзын муухай үнэр үнэртэн. Үсчний газар муухай үнэр дарахад бөөн сүр болж байх үеэр нь үйлчлүүлэгч нар орж ирээд бяслагийг хараад муухай үнэртэй бяслаг байна гэдэг дүгнэлтэнд төрхийн даваан дээр шүү, чоко, ноён талах нар бүгдээрээ хамтдаа уунгаад бяслагийг эвгүй байдалд орохоос хамгаалдаг. Зэн ангиснаар үнэхээр эрхэм намдан хүмүүсийг олж бяслаг маань бөөн баяр болоод энэ анги маань өндөрлөнөө. За тэгэхээр айгүй гой сургамжтай цаанаа далд утга агуулсан гой хүүхэлтэй кино байгааз нэгнээ хайрлаж найрсаг байна гэдэг ямар чухал зүйл болохыг анги тус бүр дээр илтэн яруу дотор харуулсан байна. Хин нэгний зовлон зүдгүүрээ ойлгож хайрлаж хүндлэх ёстой гэдгийг бас бид нэр ойлгож авч байгаамаа. За тэгээд уудаад юу үзэхээ мэдэхгүй хайж байгаа бол гэр бүлэрээ Univision-ы хүүхдийн багцж шинээр орсон ноён талхны үсчний газар хүүхэлтэй киног үзээрэй. Тэгээд бас ганц ноён талхны үсчний газар биш зөндөө олон өөр анимашн хүүхэлтэй кинонууд орсон байгаа юм чин. Та бүхэн маань бүгдээрээ заавал сонирхоод үзээрэй. Сайн уу дин димэж? Юу болсон бэ? Энэ цагаан юм нооликийг налж авчихад хавихгүй байна. Би. Таяндаа дэвхэх дуртай та. Хэрвээ чи хүсэл биелүүлэгч найзтай байсан бол яах байсан бэ? Хүсэл биелүүлэгч найз үнэхээр байдаг гэж үү? Энэ хүн бол манай үсчний газрын захирал ноён талах. Энэ бол миний хамтран ажиллагч Шоко.